инженер Наранбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр зам барилгын салбарт дотоодын үйлдвэрлэгч ажилчдаа бус концесс нэрийн дор гадны компаниудыг дэмжиж илүү зардал гаргаж байгааг шүүмжиллээ. Түүний мэдээлж байгаагаар 2016 онд Монгол улс 1000 гаруй километр зам барилгын ажил хийх юм байна. Үүнээс 800 км-ийг хэлэхэд концессийн гэрээ нэрээр гадны компаниудаар гүйцэтгүүлж байгаа. Энэ маягаар дотоодын компаниудад орон зай олгохгүй байгааг хэллээ. Тэгээ Монголд яг үүндээ бол одоо өнөөдөр та бүхэн судлаад үзээрэй. Яг Монголд яг одоо ямар томоохон компаниуд ямар хөө хэмжээний зам барьж байгааг судлаад үзээрэй. Огт энэ жил бол огт байх. Одоо өнөөдөр тэнд 200 км зам л гэл энэ 100 км зам л гэн 120 км 130 км дандаа хятад компани. Монгол компаниуд ерөөсөө огт ажил хийхгүй. Тэр компаниуд ажил хийх ийм орон зайгүй болчиход байна. Тэр ийм одоо урд өмнө хийсэн зүйлүүдийг үгүйсгдэг. Дээрэс нь өнөөдөр ямар ч зах зээл дээр одоо ажиллах ийм нөхцөлгүй болгож байгаа. За энэ олон аж ахуй нэгжүүд одоо ашиггүй болж байна, ордоггүй болж байна. Энийн ард байгаа ажилчид ордоггүй болж байна. Ажилчдын ард байгаа арга ирээхэн ордоггүй болж байна. Мөн түүний мэдээлж байгаагаар сүүлийн 3 жилд 3405 км автозамын бүтээн байгуулалт хийсэн хэмээн худал мэдээлэл тарааж байгааг гэлээ. Инженер Наранбатын хэлж байгаагаар 3405 км автозамын талаас илүү хувь нь 2012 оноос өмнө эхэлсэн ажил гэв. Өөрөөр хэлбэл 3405 км замын 2000 гаруйг нь 2012 оны 6 дугаар сар гэхэд 50-95% гүйцэтгэлтэй байжээ. Үүнээс хойш ердөө 1300 гаруй километр замын ажиллал гүйцэтгсэн гэлээ. Тэрээр автозамчдын хийсэн ажлыг далдалж харлуулсан ийм нөхцөлд Монгол компаниуд гүйцэтгэх ажлаа гадны компаниудад булаалгаж орон зайгүй болж байна хэмээн өнөөдөр мэдээлсэн юм а.